Бид Дорноговын баялаг бүтээгч. Бид Оросүмбөр аймгийн баялаг бүтээгч. Бид Дорноговын баялаг бүтээгчид. Бид Оросүмбөр аймгийн Сүмбэр сумын баялаг бүтээгч. Бид Дорноговын баялаг бүтээгчид. Бид Оросүмбэр аймгийн баялаг сумын баялаг бүтээгчид. Бид Монголын баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн нэвтрүүлгийн багийнхан энэ удаад Дорногой аймгийн баялаг бүтээгч Эвийн гэрээ компанийг онцлож байна. Эвийн гэрээ компани нь 1997-нд байгуулагдаж түүнээс хойш сургууль цэцэрлэг, орон сууцны засвар чимэглэлийн ажил хийж гүйцэтгсээр иржээ. Ингээд 2011 онд өөртөөгөө адилхан засал чимэглэл хийдэг Нэгдсэн Монголд компаниудтай нэгдэж дорны барилга консорциум байгуулж орон нутагтаа барилга барих ажилд ханьцуу шамлан орсон байна. Тэдний хамгийн анхны барилга үйл явцыг орон нутгаас дэмжиж газар, инженер, дулааны шугам сүлжээний асуудлыг үнэгүй шийдэж өгснөөр анхны 3 давхар 18 айлын орон сууцаанд барьсан гэдгээ. 97 онд энэ Эвийн гэрээ гэдэг барилга хүсэлтийн компанийг хувийн өмчтэй тулгуурлан байгуулад одоо 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд анх аймагта барилгын удирдах ажлын зөвлөгөө гэдэг аймгийн хамгийн газартайгаа хамтарч зохион байгуулсан. Тэгээ энэ дээр энэ барилгын байгууллагуудыг бэхжүүлэх талаар санал ажиллагаа гараад хааны даргуул та нар ингээд бие биеэрээ одоо жижигээрээ ингээд одоо явбал одоо боломж алгаа тийм учраас нэгдэж ажил хийгээч гэсэн юм санал тавьсан. Тэгээ бид нэг барилгын 3 компани нэгдээд нэг барилгын дорны барилга консорциум гэж байгуулаад тэгээ аймгийн даргатайгаа гэрээ хийгээд орон сууцны барилга барихаар ингэж 2011 оноос ажиллаж эхэлсэн. Тэгээ энд бол аймагаас маш их дэмжлэг өгсөн. Бидэнд газрын үнэгүй өгсөн, инженерийн шугам шилжээг татаж өгсөн. Ингээд бид анхныхаа орон сууцны барилгын ажлыг эхэлсэн түүхтэй. Тэгээ эхний удаад бол бид бол нэг 18 айлын орон сууц, нэг 5 айлын хаав усны барилгуудыг эхэлсэн. Нэг барилга барьж эхэлсэн байгаа юм. Тэр үе чинь одоо хүн хүч машин механизм багтай цөөтэй тийм ээ барилгын одоо эдийн засгийн чадал муутай юм байсан учраас бид барилгын нэг 3 давхар барилгыг одоо нэг давхараар нь барьж хүртээр ашиглалтанд өгч байсан. Энэ бол тэр үед бол одоо бас тэрийг барьчаад бас одоо бид энэ хэлдэг одоо ямар ч байсан бид барилга болж болох юм байна. Дорноговын барилгачд бол одоо орон сууцаа ингээд энэ ч одоо гадны нөлөөг одоо тусламжгүйгээр барьчих боломжтой байна гэдэг анхны хэсгээр тавигдаж байсан. Ийм төвхтэй л дээ. Ингээд анхны барилгаа зардал багтай босгосон болохоор орон сууцаа иргэдэд маш хямд өх нөхцөлтэйгээр орон нутагтайгаа тохиролцож метр квадратын 450 мянгаар борлуулжээ. Үүний үр дүнд орон нутгийн иргэд хожиж маш хямдхан орон сууцтай болоо зогсохгүй төрөө хувийн хэвшлэн иргэдэн дэмжиж хувийн хэвшлэн хөгжиж чадсан байна. Орон нутгийн үйлдвэрлэгчид бол ялангуяа одоо бүтээн байгуулалтыг хийя гэж бид төлөвлөж байгаа. Тэгэхээр энэний гол ажлын эхлэл бол барилга байсан байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бол та нар одоо эрчимтэй ажиллаач. Хөрөнгөө нийлүүлээд яв гэж би ямар хэлэхгүй тийм ээ. Тэр бол дахиад социализм байгуулах гэж байгаа биш. Та нар бодлогоо нэгтгэхэд яваа. Үзэл бодлоо нэгтгэхэд яваа. Тийм учраас консорциум болоод ингээд нийлээд гэрээ байгуулад би чадах юм хийгээд ингээд нэг байшин босгох ч нэг гэдэг нь бид нар одоо та нарыг дэмжиж явъя гэдэг ийм шийдэл төрсөн. Тэгээд хамгийн түрүүнд жижиг төслүүдийг тэдэрт өгсөн, ажил сайн хийсэн. За дараа нь бол би аймагаас газар гаргаж өгөөд үндөл өргөө шүү дээ. Тэндэн эд үтсийн нөгөө нэг 100 м цэвэр бохирвсаа татаж ирнэ шүү дээ. Тэрнийг аймагаас хийж өгөөд зөвхөн одоо энэ зургаар та нар энэ дээр орон сууц барьяач. Тэг хямдхан зарыг. Зөвхөн Дорноговын иргэн зараар. Тэгээд бол хэдээр хийж чадах юм. Зах зээлийн үнээс 50% хямд хийж байгаа шүү дээ. Ягаад гэвэл газраа худалдаж авах гэж тэр тайны давтар бол элдвийн зовлон зүдүүрээ тэгэл дэд үтсэл техникийн нөхцөл авна гэж авахгүй. Энэ муу зардал хасагдаж байна. Дээрээс нь нэгдсэн одоо цэвэр бохирвсны шугамнаас наашаа 40-50 м цэвэр бохирвс салаад татна шүү дээ. Тэн чи бас их зардал орно. Банкнаас зээл авчихна. Тэгэхээр тэр зардал бол байхгүй. Тэгтээ зэрэг зөвхөн байшингаа дэшээ босгоно гэдэг бол бид нар болж байна гэд метр квадратын 400 мянгаар барья гэсэн.
За баяр даваа хийгээд. Тэгээд энэ урд ар дээр байсан одоо хороол байж байгаа шүү дээ. Тэр хороолд бол таун хаус Улаанбаатарын зургаар байсан. Тэгээ энэ бол тэр үед аймаг бас бидэнд санал тавьсан орон сууцтай хямдхан үнээр иргэдэд нийлүүлэх. Тэгээ бид 1 м квадратын 440 мянган цагаар маш хямдханаар борлуулж эхэлсэн. Ингээд 11 12 онд бол энэ эхнийхээ одоо гэрээтэй ажлуудыг аймагт хүлээлгэж өгсөн. Барилга барих гараагаан сайн тавьж чадсан болохоор дорны барилга консорциум дараагийн барилгуудаа хамтран босгосоор нэг байраа давхраар нь хувааж барих тохиолдол гардаг байжээ. Энэ хугацаанд барьсан орон сууцаа жижигээс нь томруулж өөрсдөө хүчин чадлаа нэмэгдүүлсээр Сайшаанд сумын 2 дугаар багт Нарлаг шанд 1, Нарлаг шанд 2, 3 дугаар багийн нутагт залуус хорооллуудыг тус босгож өгсөн байна. Тэгэхээр миний хойно харагдаж байгаа энэ 2 давхар шар байрнууд бол Эвийн гэрээ компани хамгийн анхны барилга. За энэ барилгаа барихтаа орон сууц инженерийн шугам сүлжээг хамгийн гол нь орон нутгаас шийдэж өгөөд ийм 2 давхар барилгууд барьж ирсэн бол өнөөдөр барилгаа томсгосоор 5 давхар 60 айлын орон сууц барих хэмжээний ийм хүчин чадалтай компани болсон байна. Тэгээ энэс хойш бид бас энэ хугацаанд бол арай бас эдгэрсгээ өгöd чадах хүчтэй хүмүүс мэрэгшиж байгууллага маань арай томорсон. Тэгээ 12 оноос хойш манай 3 компаниуд бие дааж барилгын ажил хийж эхэлсэн. За манай нөгөөд 2 компани бол Сайшаантын 3 дугаар багт залуус хорооллын барилгыг биедан барьж байгаа. За манай компанийн хувьд бол энэ одоо барилгын орчиндөө барилгаа өргөжлүүлээд 60 айлын орон сууцны барилга 2012 оноос эхэлж барилаа. Тэгээд 2014 онд 60 айлын 2 орон сууцны барилга ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Тэгээ 14 онд одоо энэ барьж байгаа барилгыг бариад одоо ашиглалтанд хүлээлгэж өгөх ийм шатандаа явж байна. Харин одоо дорны барилга консорциум тусдаа барилгын компанитай болж зөвхөн Эвийн гэрээ компани л гэхэд 50 гаруй ажилчинтай болсон байна. Компани захирал инх тайван энэ салбартаа олон жил ажилласан хашир туршлагатай нэгэн. Компанич доороосоо эхлээд арвин туршлага хуримтлуулж байгаа учраас компанийнхаа ажилтнуудыг аймгийнхаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөж гарсан оюутнуудаар бүрдүүлж тэднийг сургаж авдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол 100% дотоодын үйлдвэрлэл энд явагдаж байна. Мэдээж овоо гайгүй туршлага хуримтлуулсан эрэлт ихтэй зах зээлд ажиллаж байгаа учраас ажилч цалин мөнгөч тогтмол болохоор энд ажиллаж байгаа иргэд сэтгэл хангалуун ажиллаж амьдрах боломж нь бүрдсэн байна. Тэгээд энэ аймгийнхаа хөдөлмөрийн хэлтээс мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтраад хэд хэдэн удаагийн одоо үйлдвэр дээрх сургалт төслийн сургалтууд гэдэг ийм сургалтууд хамрагдаад хүмүүсээ нэлээд мэрэгшүүлээд авцсан. Одоо бол ер нь манай хол нэг 50 гаруй хүн бол бүх төрлийн энэ барилга ухсралтын ажлыг хийгээд явуулах бүх төрлийн мэрэгжлийн ажилттай болцсон байгаа юм л да. Одоо бол ингээ манай хол байнгын ажиллагаатай жилийн 4 өдрөд ажиллаж байгаа болохоор ажилчид бол одоо ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөлтөөр амраагаах. Би одоо энэ байгууллагад ажиллаад одоо байнга ажилттай байна, цалин орлоготой байна, тийм ээ. Тийм учраас доктор суурьшилтай ажиллана. Мөнгөд ажиллаж байгаа хүмүүс бол одоо бид сүүлийн хэдэн жил байнга одоо тэр яг хуулийнхаа дагуу нийгмийн татгалзал шийдэмэл хамруулаад ингээ явж байгаа болохоор хүмүүс ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн маш урам зоригтой ажиллаж байгаа. Мөн энэ хүмүүс чинь ингээд ажиллаад удаан ингээд тогтмолтой ажилттай байгаад ирэхлээр ажилдаа мэрэгшиж ирж байгаа. Нэгөр үл хүн чинь ингээд 2 3 жил хийжсэн ажилласаа хүнд ирээд явчихлаа нөгөө хийжсэн юмнасаа хүнд ирждэг чанарын хөвдсөн тэр нөлөөлөл ирнэ шүү дээ. Тэгээд тийм учраас ингээ байнга ажилтаа байхлаар хүмүүс чинь бол ажилдаа мэрэгшээ тэрийг байнга хийгээд ингээд ажлын чанар шансаа ч гэсэн нэлээ тийм сайн үр дүн гарч байгаа юм. 2012 онд 5 сарын шилжиж ирсэн. Ингээд 3 дахь жаргал ажлыг одоо ингээд хүлээлгэн өгөхөд бэлтгэл ажилтаа явж байна. Эвийн гэрээ компани бол ер нь бол анх нэлээ дээрээс ихсэн юм байлээ. Тэгээ одоо ер нь бол аймагтаа нэлээ толгой компани янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ янз бүрийн юу байгуулагдаад тэгээ одоо ингээд 3 дахь жаргал барил бий явж байна да. За ер нь юу яасан да. Анхал ер нь компани үүсээ байгуулсан цагаас нь хэлцээр ажилласан да. Барилга ер нь Хоситгүй гэдэг ер нь хосоосаа хийчихсэн байна. Инженер дараагаад барилгад работаж ирсэн байгаа. Би өөрөө райны дэд ажиллаж байна. Энэ хугацаанд дараа систем захиралтаас тасалдуулаад ажиллаж ирсэн. Олон барилгыг бас цуг барилцчихээс бүтэмцгэж яваа. Шалж хаал.
боломж олцоо байлгадаад ажлын байраа үйлчиг тасралтгүй л ажиллаж байна. Үйл бас зогсдоош манайх дотроо их орцсон учраас нийгмийн даатгал төлнө. Цалин боломжийн Компани өсөж томорхын хэрээр түүнийг дагсан материал ашиглалт нэмэгдэж гарах зардалч ихссэн байна. Энэ шаардлагын хүрээнд дорн говийн бүх орон сууцыг захиалгаар гүйцэтгэе зогсохгүй. Барилгынхаа материалыг ч өөрсдөө үйлдвэрлэдэг болж 2012 онд хайрга дайраг бутлах үйлдвэр нээж, 2013 онд хаалга цонхны үйлдвэр, харин 2014 онд өдөрт 60 м3 бетон зурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зурмагийн үйлдвэртэй болж өргөжсөн байна. Ингэж гаднаас барилгын материал татаж мөнгөө гадагш урсгаад байхгүй. Дотооддоо үлдээж байгаа нь бас нэгэн том дэвшил, эдийн засагт оруулж байгаа маш том хувь нэмэр юм а. Бетон зурмгийн үйлдвэр 2014 онд ашиглалтанд оруулсан юм. Өөрийнхөө хөрөнгө оруулалтаар бүгд найрамдах Катар улсын технологийн шугам ижүүр автомат үйлдвэр байгаа. Цагт нэг 60 куб метр бетон зурмаг үйлдвэрлэх ийм хүчин шилтэй үйлдвэр. Энэ үйлдвэр байгуулах үндсэн нөхцөл юунаас үрдсэн юм гэхээр барилгын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа төмөр бетон каркасын барилгууд их баригдаж байгаа. Төмөр бетон каркасын барилгын гол одоо түүхэд нь бетон зурмаг. Бетон зурмаг барилгын талбай дээр бэлтгэдэг их очид утгатай байдаг. Нэгдүгээр цаг хугацааны хувьд, хоёрдугаар бол чанарын хувьд. Бетон зурмгийг зайлшгүй одоо ийм нэгдсэн үйлдвэрт, бетон зурмгийн үйлдвэрт одоо бэлдэж барилгын талбай дээр зутгах нь бол технологийн шаардлагууд хамгийн зөв шийдэл байдаг. Энэ үүднээс бетон зурмгийн үйлдвэрийг байгуулах гэдэг санаачлаа гаргаж байдаас 2-3 жил нэг одоо байгуулна мөнгө хөрөх гэж байна. Ингээ 2014 онд байгуулсан юм. Тэгэхээр энийг байгуулснаар бол барилгын өсөлтийн ажил цаг хугацааны хувьд маш их хэмнэлт гарч байна. Нэг барилгын одоо нэг давхрын зотголтыг бол нэг 12-аас 15 цагийн хооронд зотгож байгаа. Тийм нөхцөл бүрдэж байгаа. Ингэснээр юм бол барилгын үйлдвэрлэлийн цаг хугацаа хэмнэх, хөрөнгө мөнгө хэмнэх олон талын ашигтай. Хоёрдугаар гол юм нь бол лаборатори. Тэгэхээр лабораторитой бетон зурмаг үйлдвэр өөртөө лабораторитой хэдэн маркийн бетон зурмаг гаргаж байна. Тэрийг захиалга аваад захиалгын дагуу гаргадаг. Ийм ингэснээр юм бол барилгын чанар насжилтанд маш их нөлөө үзүүлэх ийм болж байгаа. Үйлдвэрийн үндсэн түүхийд болох дайргыг өөрийнхөө компанид үйлдвэрлэдэг. Эндээс нь 22 км-ийн зайтай дайраг одоо улс руу батлан ангилах үйлдвэр бий. Тэгэхээр үйлдвэрээс хайргаа хацраад энд ингээд энэ бетон зурмаг үйлдвэрлэдэг ийм л үйл ажиллагаатай байгаа. Энэ үйлдвэрүүд яг бид бол ингээд хайргаа бетон зурмаг үйлдвэрлээд миксерээр талбай дээр зөөж авч өгөөд тэгээ автопомпын сорын помпоор барилгатаа шахаж өгдөг. Нөгөө энэ талын бүх үйлчлэгийг иж бүрэн хийдэг ийм л үйлдвэрлэл эхлээд явж байгаа. Одоогоор анхны барилгаа худалдаж байсан шиг 450 мянгаар үнэлэхгүй ч өөрсдөө дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэдэг учраас мөн л хямд зардлаар буюу метр квадратын 950-аас 980 мянган төгрөгөөр орон сууцаа худалдаж байна. Үүний цаана дорн говьчууд орон нутагта 5 тухтай тэгээд хямдхан орон сууцнд амьдрах нөхцөл боломжоор хангагдаж байна. Төр дэмжих нь болохоор үнэгүй газар өгнө гэдэг чинь маш том дэмжлэг. Дээрээс нь инженерийн шугам шилжээг төр хийгээд өгнө гэдэг чинь бол мэдээ тэр барилгын өртгийг хямдруулах маш том хөшүүрэг болчихж байгаа. Ингээд барьсан. Нэгөөр төр иргэн компани гурвууд одоо бие биендээ дэмжлэг өгөөд ингээд иргэд хямдхан орон сууцтай болсон. Барилгын байгууллага орон сууц барилгын ажил гүйцэтгэж юутай болж байгаа. Одоо хөрөнгө мөнгөтэй болж ингээд төрвөл аймагуд одоо иргэдтэй хямдхан орон сууцтай болгосон гэдэг аль талдаа ашигтай юм ажил хийж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бол дорн говийн хүмүүс байж байгаа. Дорн говийн хүмүүс ажилдаа орлоготой болж байгаа. Дорн говийн хүмүүс тэрний үр дүнгээс хямдхан 2 дахин хамт үйл хөдлөх хөрөнгөтэй болчихж байгаа байхгүй юу? Иргэд хожиж байгаа. Тийм учраас энэ ажлуудыг л бид нар төр хийгээд явах юм бол цаашдаа энэ орон нутаг хөгжнө. Ийхүү төр хувийн хөвшил эргэн гурвын хамтын ажиллагаан дээр тулгуурласан ажил амжилттай хэрэгжиж, аль аль нь хожиж бас хөгжиж болдгийн жишээ дорн говиос, дорн говийн баялаг бүтээгч Эвийн гэрээ компаниас тод томрон харж болохоор байна. Мэдээж үүний цаана орон нутгийн цаашлаад улс орны хөгжил явагдаж байгаа нь багталтай. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрийн энэ удаагийн нэвтрүүлгийн энэ үгээр жаргая. Бид дорн говийн баялаг бүтээгч. Бид
Орос Сүмбэр аймгийн баялаг бүтээгчид. Бид Дорноговийн баялаг бүтээгчид. Бид Орос Сүмбэр аймгийн Сүмбэр сумын баялаг бүтээгчид. Бид Дорноговийн баялаг бүтээгчид. Бид Орос Сүмбэр аймгийн Баяндар сумын баялаг бүтээгчид. Бид Монголын баялаг бүтээгчид.